Зөндөө. Сүүлийн үед яг ирчүүд бүр улам шилчгнаар болсон шүү дээ. Эмэгтэйчүүд нь даргунаар болсон байгаа юм чинь тэгэхгүй. Хуучин бол эмэгтэй хүн чинь эрэгтэй хүнээс гисэлж чаддаггүй л шүү дээ. Тэгээд та дэшээ суу. Аян замдаа ажилгүй сайн явж ирүү. Та цайгаа уу? Та хоолоо идчихсэн. Одоо яасан? Гуцаараа чи надад тэр төвл авчихгүй чамаа салан шим болгочаа. Би тийм говц авч өмсмөр байна. Одоо тийм эмэгтэй хүн эрэгтэй хүн би баанд очмоо төрсөө тэр тэмдэглэмээр найзуудтайгаа. Гэхдээ яаж тийм эмэгтэй хүний хүндлээ болж үз. Пүү та бүр өстө жинхэнэ эцгийн эрэгтэйс дамгаас. Ерсиг эмэгтэйчүүдийн эрх мэрх гэж юу гэдэг бодлоо яриад байсан. Дэлхийд дээр ч байхгүй. Одоо Монгол эмэгтэйчүүд парамжаа өмсүүлэх юм тийм нүүр ингээд бүтээчдэг. Өө бүрүү. За давцсан юм гэдэг үг нь. Одоо юугаар хин бэ? Нөгөө эрүүлжүүлэхэд сая тань би тэр хүүхэд дөрөв чи үйлчлэгт. Гэж дардсан нэг юм амьдарчи. Тийм үү. Та тэгээд хүүхэд гаргахын оронд тэгээд дарих хүч агсан тавьд гэж. Та одоо эмэгтэй хүн зөвхөн хүүхэд гаргаад байж байгаа гэж бодоагүй л үүдээ. Хүүхэд амьдэрдэж хүүхэд гаргах. Жил болох юм байна. Бамбалдаа хүүхэд гаргаад жил болох юм байна. Бамбалдаа хүүхэд гаргаад нэг 7-8 хүүхдээ тэгээд баар хэсэх нь хуцах нь харъя л та. За бүр та ёо. Таныг арайч бас ийм үзэлтэй биш байх гэж бодсон. Одоо ийм үзэлтэй болсон. Одоо хүмүүс ихтэй шүү дээ. Нэг хурлын гишүүн нөгөө хэм блэ? Нэг айлгүй юм чинь. Анууч. За. Гэхдээ дөрвөн хүнээс дөрвөн хүүхд гаргаж шүү дээ. Дөрвөн хүнээс. Гот яах вэ? Юу яагаад тэр чааш янхны газар би хөдлөгчийн газраас ирсэн baаш. Хүний яаж амьдрах нь ямар ёс зүй харуулдаг байгаа энэ залуучууд. За нэг хүнээс салсан бол ойлгож байна. Дөрөв шүү дээ. Болохгүй шүү дээ. Гэхдээ хүн яагаад 4-5 хүнээс салж болоод эмэгтэй хүн бол тоомж ган тулгаас л илүү ийн гэдэг. Одоо хаануухан ануучингийн юу хэлж гэн үг хэлж гэн багахгүй. Игэл телевизийн жаргамлаа нэг удаа ингээд телевизийн нэвтрүүлэгчийг ярьсан тэгээ таг. Одоо тэгээ нэг их хурл сулсан хэдэн хүүхнүүд юу ярьж гэн гэж жорлонгийн тухай ярьж байгаа. Хөдөө жорлонтой болгоё гэдэг. Хулгайчдыг бүгдийг хөдөө явуулах хэрэгтэй томилт өгөө. Тэгээ тэндээ байж жорлон бариад. Та бүр эмэгтэйчүүд эсрэг үзэлтэй юм шүү. Баар хийсэн. Нүүр амаа ингээ бүгдээр ингээд татуулчихсан нэг юм гүрсийн хүнсэг шивүүлчихсэн. Аимшиг ерөөсөн матарманууд бүгдээр яг адилхан мимикийн ингээ царайг нь харах юм бол бүгдээр гүрсээ авганаар болсон байхгүй. Яг ижлэх хүнсэг шивүүлчихсэн. Бараг л энэ дэлхийд эмэгтэй хүн хэрэггүй ирчүүд амьдрах болох гэдэг юм шиг. Дэлхий та нарт хамаагүй. Энэ Монголынхаа даван дотор жааж гинцгах хэрэгтэй. Одоо тэгээ нэг юм ярихаар дэлхий яриад очтой. Хаавсан дэлхий хаана вэ? За хоёул ярьцгаая. За одоо нэг чи нэг зэвүүхний шиг асуултуудаа урандаа тавина хаа. Чамаа жоохон халааж өглөө шүү дээ сая мотор чинь. Тэгээ 45 хүрчээд өөрсдөө залуу малуугаа хуцаад баг. Дээрэс нь нулимж байгаа твсж байгаа данууж гаргаж ирж байгаа. Ард түмний өөрсдийг сонгосон юм шүү. Хутлаар. Ард түмэн сонгоогүй за. Ард түмэн ган тунлагыг сонгосон би харж байсан. Арайд өмдөд тайлаа баасангүй шүү дээ нафтар чинь. Тэ яагаад ингэж дээрлэх гэж болдгийм үү? Чингис хаан ч гэсэн бусд орныг эзлэхдээ 5% л авч ирсэн байхгүй. Бусдын ард түмэнд нь өгч ирсэн байхгүй. Тэр бизнес хийвэл чи ч ашиглах хэрэгтэй, би ч ашиглах хэрэгтэй. Эргэн тойрон ингээд ядуучуудыг хорлол гэж бодъё 7 ботл. Тэгвэл тэнд Сүхбаатарын бодлолд 3 давхар хаус барьж байгаа. Тэгээд тэр хүн тэнд дотор ад жаргалтай амьдрах уу? Тэр феодлын нийгэм өөрсдөө хошногруулж ирэх. Тэр гоёнууд очиод одоо халуун савда өдөр болгон ээлж гаргаад хөрхи Ганбаатар сайхан сүтээ цай мах цаах банш бууз чанад эргэж очих хэрэгтэй. Үл мэдэг түүний нөхөд ба командын нэрлж байгаа. Манай их хурлын даргачин бас дээл өмсөд ийм нарийнхаа юм өөрхөн сахал тавьсан билээ шүү дээ. Бас адилхан болох гэдэг. Таныг Монголын ард түмэн мэдэх юм чинь дээ. Одоо таны бүх нүдний хувирал эмоц болгоны чи мэдчихэж байгаа юм чи яаж ч харсан. Одоо асуудал бахуу. Харин ч өстой од шүү тэрэн дээр хүрхэн л дээ. Чи харж байгаа чи энэ нэвтрүүлгээ жаргал сайхантай хийсэн шууд ярилцлаа. Маш сонирхолтой ярилцлага гээд тэдэн цагаас гээд фэйсбүүк дээр тавьчихсан зүгээр парк гэл бүгдээр орж үзэн. Би тэрийг мэдчихэж шүү дээ. За. Тэнгүүтэл зүгээр чи бүр одмаа болоод. Йоо тэгээд таньцаа ярилцаад би одоо мөхөр солих хэрэг болно зүгээр одмаа олцохорч тэгэн шүү дээ. Гайгүй зү тэгээд.
За эхлэх юм уу? За. За эхлэх. Яагаад минийхийг ингэж сая хүн үзээд байгаа ойлгосноо? Ингэж ярьдаг болохоор л үздэг байхгүй.